За сайн байцгаана өрхөн хүндэт телевиз үзэгчтэй. За манай Fighting Sport хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараар үзэгч та бүхэндээ Тайландын нийслэл Бангкок хотноо зохиогдсон Азийн тулааны спортын анх дугаар наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгээ өргөхөд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгийг Монголын тулааны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга за багийн хагалах дасгалжуулагч Алтан бүр үзэгч та бүхэндээ тайлбарлал өргөх болно. За баярлалаа. За TM Lead Монголын кикбокс тулааны спортын хамтран одоо Fighting Sport хөтөлбөрийг хийгээд нэлээд хугацаа өнгөрлөө. Ингээд 3 дахь жилийнхээ үргэлж байна. За энэ удаа бас нэвтрүүлгээ өөрсдийнхөө боломжоор бас Тайландын одоо нийслэл зохиогдсон Азийн олимпийн зөвлөлөөс анх удаа зохион байгуулсан Азийн тулааны спортын наадмаас одоо чадан ядан бэлтгэсэн нэвтрүүлэг хүргэж байна. За юуны өмнө энэ нэвтрүүлэгт одоо мэргэжлийн зураглаач яваагүй өөрсдийнхөө одоо боломжоор чадан ядан одоо хийсэн бичлэг байгааг холбооны одоо хийсэн бичлэг байгаа. За Азийн олимпийн зөвлөлөөс Азийн тулааны спортын анх дугаар наадмыг 2009 оны 8 дугаар сарын 1-ээс 9-ний хооронд Тайланд улсын нийслэл Бангкок хотод амжилттай зохион явууллаа. За энэ наадамд Азийн одоо 45 орн спортын 9 төрөлд тулааны спорт 9 төрөлд одоо хүчил авахалсан байгаа сөр өрсөлдсөн байгаа. За Монголын багийн хувьд одоо кикбокс, мутай бокс, кураж, жудо боксын 4 одоо бага оролцуулсан. За дэлгэцээр одоо Монголын одоо баг Тайландын одоо нийслэлд одоо очиж бас сонин хачинг үзэж бас аялал хийсэн байгаа. За энэ King Plaza гэж Тайландын одоо Бангкок Тайланд нийслэл Бангкокд байдаг. Одоо Тайландын 1-2 дугаар хаан бол энэ ордонд амьдарч исэн юм түүхтэй юм билээ. Яг Тайланд орон бол одоо ер нь эзэн хаант улс мөртлөөс парламентын засаглалтай ийм орн байгаа. Яман одоо эзэн хаан бол хэмжээшгүй эрх мэдэлтэй. Эзэн хааныгаа бол одоо дахин шүтэж одоо хүндэтгдэг ийм одоо ард түмэн. За Тайланд орн бол нийт одоо 70 гаруй сая хүн амтай нийслэл нь Бангкок. За Монголын одоо кикбоксing залуу одоо тамирчид харагдаж байна. За тэгээд Азийн одоо энэ анх удаа одоо Аз төв зохиогдож байгаа энэ Азийн тулааны спортын наадамд одоо Монголын кикбоксing холбоо Мишель кикбоксing төв их ач холбогдлогч эртнээс одоо бэлтгэсэн байгаа. За 2009 оны одоо 9 онд одоо энэ хүү наадмыг зохион байгуулах тухай мэдээллийг хүлээж авсан. За 2008 оноос хойш ерөнхийдөө энэ наадамд их тууштай бэлтгэсэн байгаа. За 2009 оны 5 дугаар сард одоо Монголын одоо кикбоксing одоо баг маань Тайланд улсыг зорьсон. 5 дугаар сард ингээд одоо бүтэн 3 сар одоо Тайландын одоо үндэсний багтай шигшээ багтай одоо хамтарсан бэлтгэлийг хийсэн байгаа. За энэ дэлгэцээр харагдаж байна. За Монголын кикбоксing багийн хувьд ихэнхдээ залуу одоо тамирчдаас 17-8 настай юм тамирчдаас бага бүрдүүлсэн. Ингээд 8 одоо тамирчин энэ удаа бол одоо хойд одоо Тайланд гэж нэрлэгддэг хойд Тайландын нан хэмээх одоо мужид одоо Тайландын шигшээ багтай бэлтгэл хийж одоо хэд хэдэн сорилт тэмцээн зохиосон байгаа юм л да. Тэгэхээр залуу тамирчид бол одоо тэмцээн сорилт их чухал байдаг. За энэ одоо дэлгэцээр харагдаж байна. Иймэрхүү төрлийн одоо сорилт тэмцээнийг 6 удаа амжилттай одоо зохион явуулсан. За мэдээж одоо энэ наадамд одоо Монголын залуу тамирчид амжилт үзүүлэхэд бол чухал нөхцөл бололцоо болсон гэдэг. За ингээд Азийн тулааны спортын анх дугаар наадмын одоо нээлтийн үйл ажиллагаа тэтгэх хүчнээр эхлэх гэж байна. За нээлт бол одоо яг харахгүй үнэхээр гоё зохион байгуулалттай болдог байгаа. За энэ нээлтийн үйл ажиллагаанаас харагдаж байна. За энд бол Азийн олимпийн зөвлөлийн 45 орн одоо өөрсдийнхөө тамирчид албаны хүн одоо шүүгч дасгалжуулагч нараа Тайланд руу илгээсэн байгаа. За энэ наадмыг зохион байгуулахад Тайландын засгийн газар маш их анхааралтай авч одоо энэ дэлгэцээр харагдаж байгаа ерөнхий сайд ABC-д Тайландын ерөнхий сайд ABC-д ахалж зохион байгуулах наадмыг зохион байгуулах хороо одоо зохион байгуулалт ажилласан
За Талиандын засгийн газраас нийт 8 сая доллар одоо зохион энэ наадмын зохион байгуулахад бол зарцуулсан байдаг. За энэ дээр одоо Монголын багийн тамирчид нээлтэн дээр харагдаж байна. Тэр Азийн хичнээн улс орны хичнээн тамирчин оролцоо тийм ээ. Манай улсын хувьд одоо багийн бүрэлдэхүүн одоо ямар шохон бүрэлдэхүүнтэй очсон. Энэ Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа болохоор Азийн олимпийн зөвлөлийн 45 орн өөрсдийнхөө үүрэг эрхийн дагуу оролцох хэрэгтэй байдаг. Тэгээ энд бол Азийн 45 орн төрөв хэллээ би тамирчтай илгээсэн. За Монголын багийн хувьд кикбокс, мотобокс, жудо, кураш гэсэн 4 төрөлд тамирчтай энэ хүү нэр хүндтэй наадамд илгээсэн байна. За энэ за ийхүү одоо Азийн тулааны наадам одоо нэр ихээхэн хүндэтгэлтэй эхэлсэн байгаа. Талиандын эзэн хаан хүү хун тайж одоо хүрэлцэн очиж одоо Азийн наадмын нээлт хүрэлцэн очсон байгаа. За мөн энэ наадмын одоо галт бамбарыг одоо үзэгч та бүхний сайн мэдэх одоо кино жүжигч Тони Жи гэж энэ жүжигчин асаасан. За энэ маань бол энэ тай боксын урлаг гэдэг одоо киногоор дэлхийд даяар одоо танигдж алдартай болсон юм жүжигчин байгаа. За утга агуулгын хувьд бол өргөн одоо тийм одоо зүйлийг одоо энэ зохион байгуулах нээлттэй ажиллагаан дээр одоо оролцуулсан. За ингээд одоо ер нь наадам болгоны л одоо галт бамбар хэрхэн асах нь их анхаарлын төвд их чухал байдаг шүү дээ. За энэ удаа бас энэ галт бамбарыг бас энэ одоо эсрэг талын баатрыг одоо энэ манай Азийн наадмын бэлэгдэл Хануман гэж одоо сармөгчин маань даран сөнөөж байгаа. За энэ даран сөнөөс нийцдэг энэ хүү одоо Азийн тулааны спортын наадмын галт бамбарыг асааж байгаа ийм одоо агуулгатай ингэж зохион байгуулсан байгаа. За ингээд одоо Азийн тулааны анх дугаар наадмын одоо нээлт ийм хүү галт бамбар одоо ийм хүү 9 өдрийн турш насна. За ингээд одоо Азийн 45 орны баг тамирчдын одоо тулааны спортоор үзүүлдэг байгаа. За яа харахгүй Азийн тулааны спортын наадам бол Азийн олимпийн зөвлөлөөс зохион явуулдаг наадмуудын албан ёсны наадам. За Азийн олимпийн зөвлөл, Азийн тоглолт, Азийн өвөл зүүнний спортын наадам, Азийн тэнхимийн спортын наадам, Азийн тулааны спортын наадам. За Азийн элсний орнуудын наадам гэсэн наадмуудыг одоо зохион байгуулдаг. За сүүл Азийн хүүхдийн спортын наадам гэдээ бас нэгдсэн байгаа. За мөн Зүүн Азийн наадам гэдэг. Энэ наадмууд бол үнэхээр одоо албан ёсны одоо ийм нэр хүндтэй ийм наадмууд байдаг. За энэ манай залуу одоо тамирчид харагдаж байна. За ингээд Монголын одоо кик боксing баг бас 2 одоо төрөлд орж хүчээрсэн. Нэгдүгээр одоо та бидний харж байгаа Талиандын мотобокс гэж. Үнэхээр эзэн орон гэж хэлж болохоор Талиандын улсын үндэсний спортоор энэ хүү наадмын одоо тулааны наадам эхэлсэн. Ингээд одоо Монголын тамирчин Батболд 51 кг хэмжээнд мотобоксing төрөлд одоо Вьетнам улсын тамирчинтай одоо суглаа таарч ингэж тулааны хийхээр гарч ирж байна. За тэгээ энэ тай боксing одоо их онцлогч гэдэг юм өөрмөц бол шинжүүд эхэлдэ. Энэ тулааны өмнө заавал энэ вакру гэсэн ёслолыг хийх ёстой. За энэ маань бас энэ уламжил Талиандын одоо уламжилж ирсэн, тулаачтай уламжлуулж ирсэн ийм одоо зан үйл байгаа. Тулааны одоо бурхад тулааны онгод сахиуст одоо залбирч тийм ээ. Тэднээс одоо хур хүч одоо энерги одоо өссөн. За дээр нь 4 хүчтний бас энэ хөдөлгөөнийг хийж өөрийнхөө бэр чадлыг бас нийтэд үзүүлэх ийм өөртөө итгэх энэ одоо рингиндээ тасах гэдэг олон одоо зүйлийг агуулсан ийм зан үйлийг хийдэг. За манайс одоо 8 тамирч очсон байгаа тийм ээ. Энэ яг мотобоксing төрөлд одоо хэдэн тамирч оролцсон. За би түрүүн бас хэлсэн Монголын баг бол их эрт Талиандын улсыг зорьсон гэж одоо наадам болохоос 3 сарын өмнө одоо Талианд ус зорьсон баг. Ерөнхий багийн бүрэлдэхүүн бол 8 хүн тамирчинтай байсан. За мотобоксing төрөлд 5 тамирчин, за кикбоксing төрөлд 4 тамирчин одоо оролцуулахаар төлөвлөсөн. За нарийн одоо
бэлтгэлийн төлөвлөгөө гаргаж иж ажилласан байгаа. Ингээд одоо яг л одоо төлөвлөгөөний дагуу бол бэлтгэл сургалт хийсэн. За тэгтээ бас энэ харь оронд бас удаан хугацаагаар бэлтгэл сургалт хийхдээ залуу тамирчид бол асуудал их гарсан л дөө. Энд чи халуун гэр орноос хоолунд одоо өөр тийм ээ газар зүүн байрлал ондоо гэдэг олон зүйл одоо шалтгаалсан боловч тэр одоо олон одоо асуудал бэрхшээлээс түүртэлгүй Монголын баг бол амжилттай бэлтгэл сургалт хийж яг одоо төлөвлөгөөнийхөө дагуу одоо бэлтгэл хангасан байгаа. За ингээд хотолт маань эхний цуулаанаа бол Вьетнам улсын тамирчинтай хийсэн. За энэ улаан одоо өнгийн одоо толгойн хамгаалттай улаан өнгийн одоо өмсгөлтэй тамирчин бол одоо Батболд байгаа. Тэгээ мута боксын онцлог бол энэ дулаан спортоор ялгах юм нь хөл гарын давталгаанаас гадна өвдөг тохоо ордог. Дээр нь одоо барьц булаацалтай үзүү одоо булаацалт нэг зэрэг барьц булаацалтай өвдгөлж болдог. За мөн одоо шилдээд тогтворч шидэж болдог. Ийм одоо дулааны одоо онцлогийн төрөл. За мэдээ Талианд улсын одоо үндэсний спорт байгаа. За ингээд одоо Харамсалтай Батболд маань медалийн төлөө Вьетнам улсын тамирчинд бол оноогоор хожигдсон. За тэгээ одоо мэдээж одоо энэ наадамд хожигдох нь бол заавал одоо байх ёстой зүйлүүдийн нэг. За энэ тамирчдаас гадна бас энэ Монгол улсаа төлөөлөн, Монгол улсаа дуудуулан за энэ мутаан спортыг Монголын шүүгч Саруул Эрдэнэ одоо амжилттай шүү явуулсан байгаа. Тэрээр одоо Вьетнам улсад зохиогдсон Азийн танкимын спортын наадмын өрчсөн тоглолтоос олон улсын шүүгчийн одоо зэрэг биелүүлж энэ наадмыг одоо амжилттай одоо үнэн зөв шүүн явуулсан ийм одоо шүүгч байгаамаа. За энэ мутад өрсөлдсөн одоо цагаанчин харуул хамгаалтын тамирч манай Лаа Сүрэнгийн тоглолт харагдж байна. За энэ жил одоо 19 настай залуу тамирч маань одоо анх удаага Азийн наадамд оролцож байгаа. Анхных нь одоо том одоо наадам гэж хэлж болно. За ерөнхий яг Талиандаас 5 сар зориход бол манай энд Лаа Сүрэнд Азийн наадамд орно гэсэн тийм төлөвлөгөөнд ороогүй байсан л та. Байхгүй ягаад гэхээр зөвхөн одоо дуршлаг судлах хамтарсан бэлтгэл хийх тийм л зорилготой очсон. Тэгээ бэлтгэлийн явцад их сайжирж ур чадвар огцсон өссөн учраас хэд хэдэн сорилт тулааны дараа Азийн наадамд оролцуулах ийм эрхийг олгосон байгаа. За мөн тэрээр 7 дугаар сарын 15-наас 21-нд Вьетнам улсын Хошимин хотод зохиогдсон Азийн танкимын спортын урьдчилсан тоглолтоос хүрэл медаль хүртэж энэ хүү одоо Азийн тулааны спортын наадамд оролцох эрхээ өгөртүүлсэн. За энэ одоо амжилтынхаа дагуу Азийн тулааны спортын анх дугаар наадмын 63.5 кг жингийн мото боксын төрөлд өрсөлдсөн. За суглаа бас анх удаа орж байгаа тамирчинд бол хатуу таарсан л да. Узбекистан улсын тамирчтай таарсан. Ер нь хуучин одоо зөвлөлт холбоотолсон бүрэлдэхүүнд байсан энэ Казахстан, Узбекистан, Туркменстан гэдэг энэ станууд маань ер нь энэ тулааны спортод их өндөр амжилт үзүүлдэг ширүүн одоо хүнд өрсөлдөгчлөлтөө. Узбекистаны тамирчид бол байнга л одоо амжилттай дээгүүр одоо медальт байр эзэлдэг ийм одоо тамирчтай. За энэ хөхөнгийн одоо өмсгөлтөө энэ тамирчин бол одоо цагаан чон харуул хамгаалтын тамирч манай Лаа Сүрэн байна. За улаан одоо энгийн одоо энэ өмсгөлтөө элиттэй тамирч бол Узбекистан улсын тамирчтай байна. За биеийн хувьд бол одоо намхан байна манай тамирчны хувьд бол. Тий. За яг одоо манай тамирчин бол эдийн намхан боловч бас бие ерөнхий хөгжил их сайтай ийм тамирчин байлээ. Дундгов аймгийн харьяат ийм одоо хүүхэд байгаа. Одоо дундговоос гарч ирсэн. Ер нь бие одоо ерөнхий хөгжил их сайтай, хүчтэй ийм хүүхэд гэсэн. За би түрүү хэлсэн анханасаа бол дасгалжуулагчийн төлөвлөгөөнд энэ тамирчин одоо Азийн наадамд оролцуулна гэсэн юм төлөвлөгөө бол байгаагүй. За тэр явцын одоо бэлтгэлийн явцад Талиангийн одоо хүчтэй, дуршлагтай тамирчтай одоо үнэхээр одоо сайн тулалдаж тийм ээ дасгалжуулагч мэрэгчлэлтэнгүүдэд одоо үнэлэгдсэн. Дээр нь одоо Вьетнам зохиогдсон эрх олох тэмцээнд одоо эрх авч өөрийнхөө одоо бэр чадлаар нөхөн наадамд одоо хүчсэрж байгаа. Ийм одоо тамирчин мэдээж одоо анх удаа энэ том наадамд оролцоно гэдэг бол энэ тамирчин асар цаашдаа амжилт үзүүлэх асар одоо чухал юм ач холбогдолтой. Голны залуу тамирчдын гол асуудал бол энэ дуршлаг дутах ийм асуудал бол зөндөө гарч байна л да. Энэ маань яг зүгээр Монголын тамирчдын хувьд яг мутаан энэ спортын төрлөөр жилд оролцдог тэмцээн үнэхээр цөөхөн. Жилд 1 эсвэл 2 удаа оролцох юм л боломж олдож байгаа. Энэ маань бас санхүүгийн асуудалтай холбоотой.
За энэ болгоноос бас залуу тамирчид манаас дуршлаг дутах юм бол явдал гарсан. За тэгэхдээ Ласур маань үнэхээр энэ хүчтэй өрсөлдөгчтэй энэ тэнцүү 4 их сайхан тоглосон. Ингээд одоо оноогоор бас ялагдал хүлээж энэ одоо Азийн наадмыг бас дуусгасан байгаа. Зааштай бол мэдээж энэ залуу тамирчинд маань одоо ирээдүйтэй бол бий. Цааштай бол өндөр амжилт үзүүлэх ийм найдлага өгөх ийм залуу тамирчин байгаамаа. Монголын кикбокс тулаан спортын холбоо за кикбоксийн бага ер нь Азийн анх дугаар наадамд бага бүрдүүлэхдээ тай боксоос гадна кикбокстэй илүү анхаарал хандуулж гисэн. Кикбоксийн спортод медаль хүртэх, тагас финалчил гарах, цаашлаад алтан медалийн төлөө өрсөлдөх ийм л одоо болцооны тамирчдыг бэлтгэхээр анханаас одоо төлгөө ажилласан. Тэгээ ингээ кикбоксийн төрөлд 4 тамирчнаа одоо яа солгон тааруулж оролцуулсан байгаа. За энэ 57 кг хэмжээнд бас анх удаага одоо оролцож байгаа Монголын тамирчин Жулуунбаатарын Шижир Эрдэнэ тамирч харагдаж байна. За энэ Хөх булангаас гарч одоо тулалдж байна. Хөхөнгийн одоо вилитэй хөхөнгийн одоо толгой хөлийн хамгаалалттай энэ тамирчин. За бас л одоо суглах хатуу таарсан. Талианд улсын тамирчин Пон гэдэг одоо энэ тулаан спорт сонирхчдод сайн мэднэ. Талиандын алдарт Люмпини одоо цэнгэлдэх хүрээлэн төрүүлж исэн. Нэгдээ Талианд улсын л одоо аварга Талианд улсын 1 номерд л Люмпини гэж тэр стадионд явчихдаа тулалдаж ин төрүүлдэг юм. Юутай тогтсон одоо зэрэглэлтэй. Тэгээ энэ тамирчин бол Помпен бол энэ Люмпини стадионд бол аваргалж исэн юм тамирчин. Урд нь яг энэ яг энэ Талиандын шгшээ огтойгоо бид нар ч бас хамтарсан бэлтгэл хийсэн учраас урд нас энэ хоёр бас учраа тааран тоглож исэн. Нэг ямар хөө тоглолтог бол мэднэ. За арга дарчлагын хувьд бол Талиандын тамирчин үнэхээр илүү олон тулалдсан, олон жил хичээлж байгаа юм тамирчин байна. За Шижир Эрдэнэ маань хувьд энэ жил одоо 19 настай. Анхудаага бас Азийн наадамд кикбоксing төрлийн одоо логик төрлийн 57 кг хэмжээнд өрсөлдөж байна. Гэхдээ энэ өндөр зэрэглэлийн тамирчинтай төстэй өөрсдөө харж байгаа. Сайхан одоо айж бэргэдэх юм байхгүй сайхан тулалдсан. Ер нь яг манай Шижир Эрдэнэ одоо давуу тал гэдэг юм уу да сэтгэл зүйн их бэлтгэл сайтай ямар ч хүнээс тийж айж бэргээд идэггүй. За мэдээж энэ оролцсон тэмцээний тоо оролцсон өөрсдөө хөрөнгөлүүлсэн дуршлагаар бол бага. Мэдээж энэ одоо тулаан бол түнд асар их одоо дуршлага өгсөн нь бол дамжиггүй. За энэ тоглолтын нэгдүгээр үе харагдаж байна. Аль аль нь бол одоо их хүчтэй юм тамирчид. За ялангуяа Шижир Эрдэнэ урд гарын хажуугийн одоо цохилт хүчтэй бол Талиандын тамирчны одоо баруун одоо хөлийн хойд хөлийн одоо энэ хажуугаас өшгөл тул үнэхээр хүчтэй дисч гаргахад үнэхээр хит бих ийм ирдэг. Агавч одоо залуу тамирчин манаас дисвэр дэвчээр гаргаж энэ тэнцвэрт өрсөлдсөн байгаа. Ингээд одоо кикбоксing одоо төрөл бол 2 минутаар одоо 3 үеийн турш өрсөлддөг. За энэ хажуугийн одоо 3 шүгшээс гаднаас энэ болонгийн шүгч гэж байгаа. Одоо цаана нэг номер барьсан шүгч харагдж байна. За энэ маань энэ хөлийн цохилтыг одоо тоолж байдаг. За энэ маань кикбокс спорт учраас хуулгаар бол жигд байх хэрэгтэй гэж үздэг. 50% одоо давталгааны хөлбөр байх хэрэгтэй. Тэгэхгүй одоо дан одоо гараараа давтлаад байвал бас оноо өгдөггүй. Одоо хөлийн одоо тэр оноо хасагдахгүй бол одоо раундын төгсгөлд оноо хасагддаг ийм одоо шүүлттэй. За энэ дээрээс залуу тамирчин маань энэ одоо хүчтэй тамирчинтай бол сайхан өрсөлдсөн байгаа. За тэр бол Монголын одоо тамирчны үзүүлэлттэй 8-аас дээш одоо амжилттай өшөөлөх хэрэгтэй байдаг. За өөрийнхөө одоо хөлийн цохилтуудыг бол амжилттай хийсэн харагдаж байна. За ингээд бол үнэхээр бас дуршлаг дутсан. Дуршлаг дутчихвол бас энэ тамирчид энэ тэнцүү 4 үе өрсөлдөж оноогоор хожигдсон. За энэ Талианд тамирчин жиндээ бас төрүүлж бас их шууган тарьсан ийм одоо үйл явдал болсон. Азгүй л байна л да тийм ээ суглаа бас хатуу таарч их гадуу хэрвээ өөр одоо зооноос суглаа таарсан бол үнэхээр одоо медалийн боломжтой бол тамирчин байсан манай Шижир Эрдэнэ.
За одоо эмэгтэй одоо манай цорын ганцтай эмэгтэй тамирч оролцсон байгаа. Энэ удаагийн одоо Азийн тулааны анх дугаар наадам Монгол улсаас кикбоксинг төрөлд ердөө ганцхан одоо эмэгтэй тамирчин оролцсон. За сайн төгсийн Тунгалаг гэж Батлан хамгаалах сургуулийн сонсогч. За 1990 онд төрсэн. 19 настай. Ийм одоо залуу тамирчин байгаа. За эхний даваанда Энтхэг улсын тамирчинтай онол таарсан. Одоо бас л суглаа чанга таарлаа шүү дээ. Энтхэг бол одоо ямар ч үсэн боксing спортоор бол одоо дэлхийд ноёрхож байгаа ийм улс. За яг кикбоксиуд яг гарын цогцолт бол ерөөсөө л боксинг. Боксыг заавал эзэмших хэрэгтэй байдаг. Дээр нь хөлийн товтлогоо. Хөл гарын жигдийн товтлогоогоор одоо оноогоо шийдвэрлэдэг ийм одоо төр шүү дээ. Тийм учраас бол боксing одоо довтлох хамгаалах техник бол бүрэн одоо эзэмшээ. Дээр нь одоо хөлийн хамгаалах довтлохын техник эзэмших юм шаардлагатай. Ачаалттай ийм одоо төрлөө. За тэгээд эхнээсээ гараад одоо Тунгалаг маань дайрс тоглолттой ерөнхийдөө бэлтгэл ус сайтай байсан. За Талиандын одоо бас эмэгтэй тамирчтай хамтарсан бэлтгэл хийсэн. Түрүүн бас давч харагдсан. За энэ дээрээс гараал эхнээсээ гараал ер нь маш их шургуу довтлохооныг хийж одоо өрсөлдөгчөө буулгаж аваа гэсэн энэ одоо тактик арга одоо ухааныг барьж ингэж одоо тулалдсан байгаа. Бэлтгэл сайтай учраас тэр бэлтгэлээр илүүрэх тийм ээ 3% төрс одоо идэвхтэй ажиллах ийм л одоо тактик боловсруулж гарсан. За энэ дээр бас энтхийн тамирчин бас зүхтаагаад хамгаалтанд ороод Монголын тамирчин бас хамгаалаад юу дайраад довтолж байгаа энэ одоо ишлэг харж байна. За энэ Тунгалаг бол энэ хөхөнгийн бэлийтэй одоо тулж байгаа энэ одоо тамирчин хөх одоо болонгоос гарт тулдж байна. За тэгээд за энэ дэр шахаад энтхийн тамирчин бол ер нь их идэвхтэй тулдахгүй байна. Ерөнхийдөө л хамгаалсан зүгтсэн юм тоглолтыг үзүүлж байна. Анхнаасаа одоо бидний барьсан одоо арга барил гэх юм уу да. Эсвэл арга ухаан бол тактик маань эсвэл энэ бэлтгэлээр илүүрхэж тоглох ийм л одоо тактиктай гарсан. За хүүхүүлэнд одоо сайн төгсөд Тунгалаг одоо амарч байна. Мишель кикбокс тгийн тамирчин Батлан хамгаалах сургуулийн оюутан байгаа. За 2 дугаар үе харагдаж байна. За эмэгтэйчүүд бас эрэгтэйчүүдтэйгээ адилхан 2 минутаар одоо 3% төрс өрсөлдөнө. За энэ дээр тэгээд энэ яг кикбоксing логик төрөл бас дээгүүр өшгөлөхөөс гадна доогуур өшгөлж болдог. Ийм одоо дээр нь одоо гарын одоо жилээ товтлогоо хийж болдог. Ийм одоо төрөл байгаа. Хатуу ширүүн одоо эмэгтэйчүүдтэй бол их хатууд орно. За одоо ингээд 2 дугаар үеийн шахаад идэвхтэй. Тэгээд энэ шүүлтийн системд бас хэд хэдэн зарчмууд байдаг л да. Хин идэвхтэй, хин одоо дайрж давшиж, хин одоо төгсгөлийн үе одоо сайн дэсвэр дэвчээ хийж гин тэрэнд нь мундаа тэнцсэн үед бас шүүгчид санал өгч явах хэрэгтэй. Ийм зарчим байдаг. За энэ зарчмыг бас энэ тамирчидтай бас энэ олон сарын бэлтгэлийн явцдыг сайн танилцуулсан л да. Хин идэвхтэй, хин дайрсан, хин давталсан, хин хамгаалалттай тэрэнд нь одоо шүүгч оноо дарна гэдгийг бол бүгд ойлгож байгаа. Энэ учраас бол ингээд дайрж давталж тулаануудыг бол хийсэн. За энтхийн тамирчин бол ер нь итгэх үзүүлэхгүй шүү дээ. Оновчтой цохилтгээд хам бол ирэхгүй байна. За Монголын тамирчин бол шахаад хөлөөрөө хуураад за гарын одоо тавталгаагаар оноох ийм л одоо зорилготой явж байна. За шүүгчээс дасгалжуулагч анхааруулж байна тийм хамгуучтай чангаас зөвлөгөөхийг бол харуулдаг. За энтхийн тамирчин итгэхгүй байдалд орчлоо. Өшөө одоо явж өгөх хэрэгтэй. Оноод одоо оновчтой тавталгаануудыг хийж. Тэгээд энэ энтхийн тамирчин их 100 урсалтай байна. Тэгээд 100-аад уг нь хад болгон заавал бас торгож явах хэрэгтэй байгаа. За рингенд бол Узбекистаны шүүгч Сардор Ташкевич энэ хүүд тулааныг одоо шүүн явуулж байна. За энэ маш одоо зөв шүүж байна. Одоо 100-аад бариад байгаа учраас 100 лагсын сануулгыг бас энтхийн тамирчинд өгчлөө. За одоо төгсгөлийн үе одоо хин 3 дугаар хин идэвхтэй хин одоо дайчин хин оновчтой давталсан одоо давталгааныг одоо ялтыг өрт за сая за ширүүн одоо тулдаан болж байна. За энтхийн тамирчид бэлийнхээ дотор талаар цоглоо гэсэн сануулга өгсөн. За Тунгалаг бол дайраад
шахаж энэ одоо дундын зайд орж одоо тоглоомыг хийх гэсэн төлөвлөгөөтэй байна. За тэг хөлийг хаагаад тань дээр өшөө оновчтой болж өгөө бас их олон зохилтууд ирж байгаа мөртлөө их тэр бол оновчтой болохгүй байна. Өрсөлдөгчийг бол харж одоо давтлах хэрэгтэй. За энэ Тикийн тамирчдын харин сая урд гарын давталгаа амжилттай олчлоо. За Монголын тамирчхаа за сая баруун гарын шулуун цогцолт маш оновчтой болсон. Ер нь энэ хожлын оноо авахаар ийм л одоо цогцолтыг сая хийсэн. За одоо цаг бол дуусч байгаа. Нэг үе бол одоо хоёрхан за сая бас баруун гарын хажуугийн хоёр ч одоо цогцолт оновчтой боллоо. Тэгээ энэ Тикийн тамирчны давуу тал ер нь нэг тийм сандраад байдгүй юм тамирч юм байсан. Имэгтэй тамирч ихэд юусоо сандарж одоо хичнээн одоо оновчтой энэ гар тараа оногдож байгаа мөртлөө сандар твдэд идэггүй. Бие их тайван суулж чөлөөтэй тоглодог. Ийм одоо бас давуу талтай тамирч юм байсан. За Монголын одоо тамирчин тунгалаг бол их олон хил алсан.